За сайн байцгаана уу, дараагийн контентоор уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр яах гэж байна гэхлээр 50,000 төгрөгийн төхөөрөмж ашиглан би дуу хийх болно. Тэгээд мэдээж 50,000 төгрөг гэдэг маш бага мөнгө. Ялангуяа ямар нэгэн хоум студ төхөөрөмж авах гэж байгаа 50,000 төгрөгөнд юу ч авч хүрэхгүй. 50,000 төгрөгийн мик гэж байхгүй, 50,000 төгрөгийн саунд карт гэж байхгүй, 50,000 төгрөгийн яригч гэж байхгүй. Тэгвэл би ямар төхөөрөмж ашиглаад дуу хийх гэж байгаа вэ? Хариулт нь iPhone. Энэ болохоор iPhone 6s Plus гэдэг утас байгаа. Тэгээд ерөөхдөө миний шургуулганы буланд ингээд хэвтчихсэн. Тэгээд энэ болохоор ерөөхдөө кодтой утас байхгүй юу? Тэгээд би төр зур ингээд програм уншуулад кодын төр гаргацсан байгаа. Тийм учраас төр зурдаа ингээд ашиглаж болно. Яг ийм кодтой утсыг одоо Facebook дээрээс ч юм уу хувь хүнээс бол 50,000 төгрөнд худалдаж авах боломжтой. Тэгээд өнөөдөр би зөвхөн утас ашиглах болно. Ямар нэгэн би нэмэлт мик хэрэглэхгүй, ямар нэгэн нэмэлт саунд карт хэрэглэхгүй. Зүгээр миний нэмж хэрэглэх зүйлээ зүгээр чихвч байгаа. Өөрийгөө сонсохын тулд. За тэгээд хамтдаа өнөөдрийн контентыг эхлүүлцгээе. Тэгээд яг одоо миний ашиглаж байгаа 6s загварын хувьд болохоор ийм чихвчний оролцоотой байгаа. Тэгээд шууд чихвчээ ингээ залгачих болно. Ариу оролт төрөө байхгүй бол нөгөө нэг dongle гэдэг чийгтэй ийм type C-тэй ч юм уу эсвэл 15 болон дээшээ утаснууд дээр type C оролцоотой. Доошоо утаснууд дээр бол lightning оролцоотой ийм шууд ийм шилжүүлэгч ашиглаад тэгээд чихвчээ шууд ингээ холбох боломжтой гэсэн үг. За тэгээд iPhone дээр би screen record эхлүүлээд гэх. За ингээ утасны дэлгэц таад харагдаж байгаа. Тэгээд за одоо ингээд GarageBand аппликейшнийг оруулбал иймэрхүү сонголтууд байгаа. Тэгээд хамгийн ихэнд ашиглах гэж байгаа аккордоо эхлээд ерөөхдөө бэлэн болгоё гэж бодож байна. За тийм учраас би keyboard-ыг сонгоно. Тэгээд хажууд ингээд дуурж байгаа. За энэ дээр жишээ нь юу байгаа? Chord mode гэж байгаа. Баримтад болон дээр нь дараад. За юугаа эхлэхээс өмнө key болон song settings руу ороод энэ дээр темпо болон өнгөө хийж болно. Тэг ямар одоо өнгнөөс явах гээд байгаа. Re major дээр үзэх үү? Re major. За одоо жишээ нь би Re major-ын танал list key сонгосон байгаа байхгүй юу? Миний яг хайж байгаа аккорд хэрвээ байхгүй бол одоо чи энэ дээр бол чи Re дээр байж болох tonic subdominant ч юм уу тий. Хамааралтай бүх одоо аккордуудыг нөхсөн байна. Тэгэнгүүт би энэ дээр song settings гэж ороод edit chords гэж орох юм бол одоо энэ chordуудыг би сольж болно гэсэн үг. Тэгээд жишээ нь би одоо ашиглах гэж байгаа нь болохоор re major-ын 7 ингээд үзэх үү. Надад миний хүсэж байгаа аккорд гарч ирж байгаа гэсэн үг. За ашиглах 4 chord маань болохоор байна шүү дээ. Re maj 7 гэдэг аккорд байгаа. Дараагийнх нь болохоор re зүгээр shift. За энэ дээр тавилаа. Би re shift-ийг тавиуллаа. За дараагийнх нь болохоор re sol maj 7. Sol maj 7. Сүүлийн аккорд болохоор sol minor-ын sixth буюу 6 аккорд. За ингээд үзье тийм. Тэгэнгүүт дууралтаа ингээд солино. Дууралтаа би жишээ нь солихдоо энэ дээр дараад grand piano гэдгийг жоохон Verli гэдгийг яаж дуурч байна. Тэгээд энийг болохоор нөгөө нэг хөнтрөл гэж ярьдیں۔ Яадаг вэ гэхээр дээшгээ явах тусам нэгсний нарийнхан аккорд одоо тухайн аккордны байж болох хөнтрөлүүдийг хийж яана гэсэн үг. За ямар ч байсан 4 аккорд минь бэлэн болсон. Тэгээд темпны хувьд болохоор байна шүү дээ. За 100 байвал яаж вэ? За 100 баг болчих юм шиг байна. Дараа гэдэг 2 өнгө нэмшил баг миний хүсэж байгаа юм гарч магадгүй юм байна. Зөв хөвчээд үзье. Тэгээд яг таарна гэсэн үг. Тэгээд энэ дээр 2 дарахаа edit гэж гарч ирнэ. Тэгээд эрийг ерөөдөө quantize ингэж баг quantize хийж болдог хаа нэг. За ерөөдөө би нэг сайн ашигладаг. Тэгтээ за quantize-ийн нэг 8 нотор. За ойлголоо. Ингэж нэмд юм байна. Нэг velocity-г яаж өөрчлөх юм бол би. Энд шүү дээ.
Audacity гэдэг нь дууны нотны chunks бол гэсэн үг. Зүгээр volume гэж ойлгож байгаа. За нэг loop өгöd. За болж байна. Одоо тактыг нэмнэ. Энд болохоор 8 такт л байгаа юм байна. Тийм байна. Энийг автоматик болгочих. Буюу цаашаага би өөр хийж явуулах өөрөө шийднэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо дээр нь бөмбөр нэмэх гэдэг зүг. Electronic big boom deep tech. Ингээд заяа. Бөмбөрийн бүр ийм лайв бөмбөр болгох юм. Тэгээ яалтчгүй нэг юм электрон бөмбөр жоохон наалдахгүй байгаа юм шиг санагдаад байна сүүлд. Үзхөө. Тийм mute гитар нэмж болох энэ дэр. Дадэрч яах. Оо. За одоо bass энийг бараг ингэж дөө. За энэ дээр дахиад луп өгнө. За бадаг ойролцоогоор болж байна. Тэ? Зүгээр ингээд дуу юм хөө бүтцтэй байж бадаг шүү дээ. За така тан гэ буцаа дуурайг орох гэдэг таахгүй. Яаж юм бэ? За зөв орсно буруу орсно. За. Айман бэлэн боллоо. Тэгээд ямар ч байсан интротой нэг бадаг нэг дахиад яваа. Тэгээд дуу маань дуусна гэсэн үг. За одоо хоолоогоо бичих гээд үзье. За хоолоогоо бичгээс өмнө хэрэг болох юм. Pop filter байгаа. Тэгээд утасны шууд энэ микро үлээж дуулах юм ба шууд салхи орно. Тийм учраас non pop filter барьж байгаа бичвэл ерөн зүгээр. За хоолоогоо бичихтэй яадаг вэ гэхэлэр за нэмлээ. Audio recorder гэдэг хэсгийг сонгоно. Тэр монитороо on болгох юм бол тийм энэ дээр нэг юм нэмж хэлгээ марцсан байна. Одоо жишээ нь би болохоор микгүй чихвч хэрглэж байгаа. Тэгээд энэний гол давуу тал нь юу байдаг вэ гэхээр хэрвээ би ямар нэгэн нэг өөрийн гэсэн өөр дээр миктэй чихвч байдаг шүү дээ. iPhone-ы өөрийнх нь чихвч. iPhone-ы өөрийнх нь чихвчийг өрнөд ашиглах хэрэггүй. Яагаад гэвэл тэрний микний чанар нь муу байдаг байхгүй. Яг утасных нь өөрийнх нь микийг ашиглахын тулд заавал одоо энэ өөр дээр микгүй чихвч залгана. Одоо чи энэ дээр хоёр харагдах нь уу юу? Хоёр шонтой байгаа. Тэгээд хэрвээ 3 ийм зураастай байх юм бол миктэй, 2 зураастай байх юм бол мик хүчвч гэсэн үг. Тийм учраас 2 ийм зураастай чихвч угаасаа iPhone руу залгах юм бол энэ угаасаа мик хүчвч байна гэдэг iPhone руу таниад iPhone өөрийнхөө микийг нэгснээ хэрэгжилж эхэлнэ гэсэн үг. За одоо ингээд iPhone өөрийнхөө одоо микийг хэрэгжилж эхэлж байна. Тэгээд хэрвээ би энэ дээр угаасаа screen recorder явж байгаа учраас аудиогийнхаа чанарыг бас давхар харуулчихъя. Тэгээд харж байгаа ингээд үлээх юм бол ийм юу болж байгааз. Хэрвээ энийг би pop filter тавиад үлээх юм бол яахчихгүй. Тийм учраас энэ дээр хоолой бичих боломжтой болж байна гэсэн үг. Хоолой бичгээс өмнө эхлээд гайд гаргана. Ямар шүү гайд би гаргах байгаа гэхээр аяа сонсож байгаад гаргана да. За монитороо дөрөндрч. За аяа сонсъё. Да
Мик маргасаач үлээд тий. За энэ дээр clean гэдэг рүү н ороод сая нөгөө юу гэдэг чинь vocals гэдэг рүү н ороод иймэрхүү одоо гоё эффектүүд байдаг. Тийм учраас одоо ч гэсэн би яг энэ эффектийг ашиглах болно. Тэгээд pitch control нь одоохондоо унтраач хэрэгтэй. Ерөөд автотунтай адилхан гэсэн pitch control. За нэг юм хөө болох юм шүү. Нэж болж хаачихсан дагах гэж өглөө босоод талент харахад үлгэрт гардаг мэлхийн намайг гэрт гардаг мэлхийн намайг хинч хэрэггүй надад. Окей вау. За ингээд доо маань амжилттай дууслаа. Тэгээд энэ видеогоор дамжуулж би юу хэлэх гэсэн бэ гэхлээр 50,000 төгрөгийн утсыг ашиглан дуу хийж болж гинэ гэсэн үг. Тэгээд ерөөдөө бол айгүй олон хүмүүс надаас хувьчлан асуудаг те. Заавал одоо те home studio хийхэд бол ямар мик хэрэгтэй, ямар яригч хэрэгтэй, ямар компьютер хэрэгтэй гэдэг ч юм уу. Гэхдээ техникэнд нэг амар ач холбогдол өгөх хэрэггүй гэж би боддог. Яг хөө мэдээж хэрэгтэй. Гэхдээ заавал гоё миктэй байдаад гоё ингээ зүйлтэй байлаа тэр нь ингээл амар лаг болно гэсэн үг биш. Гол нь creative байдал. Чи бүтээж байж чадхал юм бол ямар ч юм дээр юу ч ашиглан дуулах боломжтой. За тэгээ өнөөдрийн маань видеотой хамт байсан үнэхээр их баярлалаа. Тэгээд миний дуугаас сонсоод доороос комент сект өөрийн гэсэн сэтгэлээ бас үлдээгээрэй юу гэж бодож байна те. Тэгээд бас iPhone утсаа ашиглаад бас гоё дуунуудыг хийгээрэй гэж гоё та бүхнийгаа уриалмаар байна. Тэгээд за ингээд дараагийн контентоор уулзцгаая. Баяртай. I'll turn quick at you.